НТВ мэдээ үргэлжилж байна. Говийн оюун хөгжлийг дэмжих сангаас жил бүр оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг гардуулдаг. Энэ удаагийн тэтгэлэгт 130 орчим оюутан хамрагдаад байгаа юм. За энэ тэтгэлгээр суралцсан төгссөн оюутнуудын 80 орчим хувинд төгсөөд өмнө Говь аймагта ажилладаг байна. Говь аймгийн ирээдүйн хойч үеийн төлөө зориулан хэрэгжүүлдэг томоохон хөтөлбөрүүдийн нэг нь Говийн оюун оюутны тэтгэлэгт хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэн дотоодын их дээд сургуульд өмнө Говь аймагт хэрэгцээтэй байгаа мэргэжлэр амжилттай суралцаж буй өмнө Говь аймгийн оюутнуудыг дэмжих зорилгоор сургалтын бүрэн тэтгэлэг олгодгоороо онцлогтой. Багш, эмч, малын эмч, хоол зүйч одоо сая ингээд тэтгэлэг авч байгаа оюутнуудаас асуухад бол кибер аюулгүй ажиллагааны чиглэлээр сурж байгаа гэж байна. IT-ийн чиглэлээр эмчнэр олон байна, тий? Хоол зүй, сэтгэл зүйч гэдэг ийм янз бүрийн мэргэжлэр сурж байгаа оюутнууд. Өмнө Говь аймагт эрэлттэй мэргэжлүүдээр суралцсан оюутнууд энэ тэтгэлгийг авдаг. Энэ удаад 130 оюутан сургалтын төлбөрийн тэтгэлгийг аваад байгаа юм а. Эдгээрээс 60 оюутан нь өмнө нь уг тэтгэлэгт хамрагдаж байсан бол 60 гаруй нь шинээр авч байгаа гэлээ. Манай аав ээж жирийн малчин хүмүүс байдаг. Тэгээд энэ тэтгэлэгт хамрагдсанараа аав ээжийн ачаанаас хөнгөлж өгж байгаа гэдэг үүднээс сэтгэл маш өндөр байгаа. Би болохоор анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нүүр ам судлалын сургуулийн шүдний хэмж мэргэжлэр сурж байгаа. Анхудаа тэтгэлэгт хамрагдаж байна. Сэтгэл ер нь бол маш өндөр байна. Ийм сайхан зүйл болдгийг нь мэдээд оролцоод энд байгаад айгүй их баяртай байна. Өнгөрсөн 10 жилдээ 660 гаруй оюутан тус тэтгэлгийг авчээ. Говийн оюун хөгжлийг дэмжих сангаас энэ хугацаанд 2 орчим тэрбум төгрөгийг тухайн тэтгэлгийн санхүүжилтэд зарцуулаад байгаа юм. Тус тэтгэлгээр суралцсан төгссөн оюутнуудын 80 орчим хувь нь өмнө Говь аймагта ажилладаг байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн гол шалгуур нь өмнө Говь аймгийн Харьяат оюутан байх, мөн сурлагын амжилт хамгийн чухал гэдгийг тэтгэлэг авсан оюутнуудын төлөөлөл онцоллоо.